За бидэнтэй хамтдаа ирэх мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулган Спутник Монгол радио 92.5 60 нарны нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За уламжлалт ёсоор мэдээллийн болон маань та бүхэндээ хүрлээ дотоодын болон олон улсын нөхцөл байдлыг нэлээд дэлгэрэнгүй хүргэлээ. За энэхүү манай зочны болон маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр манай зочноор Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн инновац хамтын ажиллагааны эрхлэгч түүхийн ухааны доктор Эрдэнэ очир хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэнд. Орой мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ерөнхийдөө илүү нэг юм бид нар нэг юм олон улсын асуудлаар ерөнхийдөө нэг оройд ярьчих гээд байдаг. Өнөөдөр болохоор арай тэр зүйлийг бас нэг жоохон олон талтай одоо нэг солонгоруулъя гэдэг юм уу. Нөгөө засгийн газраас чөлөөлөе гэдэг аян явж байгаа юм бол манайхаас бас жоохон сэдвээ чөлөөлөх гээд археологийн салбар руу инхүү орж байна. За Монгол хүн байна эхлээд нэг шууд археологийн нэтэр гэж ярихаас илүү тэр сайхан наад уу? Сайхан наадлаа. Би Оросын холбооны улс томилтоор ажиллаж авч байгаа 11-нд ирээд. Тэгээ 12-нд төв зингэлт хөдлөө гээд. Тэгээд л хотоор наадлаа. За Оросын холбооны улсад байж байгаа тэгээд томилт гэж ярьжсэн. Оросын холбооны улсад ямар үйл ажиллагаа болсон юм бол? Манай хүрээлэн чинь одоо шинжлэх ухааны академи 16 хүрээлэн байдаг. Тэрэн дотор хамгийн одоо өргөн гадаад хамтын ажиллагаатай хүрээлэн. Тэгээд Оросын холбооны улсад байдаг одоо бүхий л археологийн судалгаа явуулдаг мэргэжлийн эрдэмтдийн байгууллагатай харьцаж ажилладаг. Тийм. Тэгээд энэ Барнаулд Алтай хязгаар Хятад Оросын хамтарсан археологийн судалгааны шинэ төв нэгдээд. Тэнд намайг одоо Монголын талаас үргэлжлүүлэхийг хүрсэн. Тийм. Тэгээд тэнд очиод бас Монголын судалгааны талаар илтгэл тавиад тэр хамгийн сонирхолтой иймэрхүү үйл ажиллагааны хүрээнд дандаа нөгөө экскурс явдаг. Тэр орчмын одоо томоохон дурсгалуудтай танилцах, хоттой танилцах ийм боломжууд бүрддэг байхгүй юу? Тэгээд бас энэ Алтайд байдаг одоо түрүү төмөр зэвсгүй ийм Безрикийн соёл гэж Скипийн маш том төрөл садан соёл гэдэг. Тэрний томоохон дурсгалуудыг үзэх маш ховорхон боломж тохиогоод тэгээд энэ завшааныг ашиглаад явж чадсан. За археологи гэл бид нар ерөөхдөө яг сонсохын үед бол сонсдог нэг юм үндсэн нэг бидний ойлголтоор болоод ирэнгүүт нэг түүхийн салбар юм шиг эсвэл нэг юм яг нэг би бас өөрөө сайн ойлгодог юм. Археологи гэхээр ерөөхдөө нэг юм археологийн олдвор ингэ тэглээгээд яг нэг мэдээн гараад ч юм уу тодорхой хэмжээний юм гараад тэрийг уншаад ерөөхдөө ойлгочоод тэгээд яг юу хийд юм бэ яад юм бэ гэдгийг мэддэг байхгүй. Нотлогч юм болов ч гэж би боддоо шүү дээ. Тий, энэ археологийн шинжлэх ухаан гэдэг бол түүхийн шинжлэх ухааны доторх нэг салбар шинжлэх ухаан гэж ойлгож байна. Тий. За өөрөөр хэлэх юм бол хүн үүссэн цагаас хойш бичгийн бүрэн сурвалжтай болох үеийн одоо түүхийг судалж байгаа. Тэгэхээр том дэвсгэрээрээ бол энэ түүхийн судалгаа. Энийг бол одоо археологийн бодит баримт хэрэгтлгүүнээр одоо нотолж өгдөг. Ийм шинжлэх ухаан. Тэгээ энэ дотроо бас антрополог, палеозолог гэх нэг хүний яс амьтны яс судлах, олдвор судлах гэдээ бас салбарлаад явдаг. Ер нь бол олон улсын жишгээр бол археологийн шинжлэх ухаан гэж одоо тусад нь авч үздэг. Археологийн хүрээлэн, археологийн судалгаа явуулдаг байгууллагууд нь түүхийн хүрээлэн, түүхийн судалгаа явуулдаг байгууллагуудаас тусдаа бие даасан байдалтай. За илүү одоо олон улсын харилцаа өндөртэй. Яг гэх юм бол эн чинь ингээд нөгөө бүх дэлхийн археологийн салбарууд чинь одоо нэг хэлээр ярьдаг гэсэн утгаараа тий. Ер нь бол манайхыг бол одоо өдөө орон нутагт явхад бол археологиор бас ойлгохгүй шүү дээ. Тий. Геолог л гэдгийг. Тий. Геологийнхаа явж гэнэ бол гэдгийг тийм айл гэж одоо тайлбарлаад чинь маш олон юм ярих бол чинь ер нь эртний судал гэсэн үг. Монголоор бол тий. Одоо өөрөөр хэлэх юм бол палеонтологи гэж шинжлэх ухаан байна шүү дээ. Тийм палеонтологи бол сүнсэн амьтан судалж байна тий. Одоо манай дэрний өмнөх тий одоо 4-р галын үе тий мөстлөгийн үед амьдарч байсан. Тэр амьтдыг судал. За түүнээс өмнөх тэр 150 саяас наашаа 70-80 сая жилийн өмнөх энэ заврууд тэрнээс хойших мөстлөгийн үеийн амьтдыг судалж байна. За энэ бол сүнсэн амьт судалж байгаа. Одоо шинжлэх ухаан. Тэгээд хүн үүссэн цаг үеэс хойших нь бол археологи. Цэвэр одоо хүний үйл ажиллагаа хүний одоо гараар бүтээж үлдээсэн одоо бул шоршуулгын дурсгал хот цөөрөн тий
Янз бүрийн одоо энэ бэхлэлт хэрэм, цэргийн байгууламж гэдэг юм уу. За түүнтэй холбоотой археологийн олдвруудыг судалдаг. Ийм шинжлэх ухаан бол археолог. Энэ үед чинь болохоор нөгөө бичгийн сурвалж гэж байхгүй. Тийм бичгийн сурвалж гэж байхгүй учраас энэ үеийн одоо түүхийг бол одоо цэвэр олдвор хэрэглэгдэх археологийн хэрэглэгдэхүүн дээр тулгуурлаж л одоо судлах шаардлага бий болж байгаа. Ингээд хойшлоод төр тулсууд бий болоод за ингээд 13 дугаар 100, 14 дугаар 100 хүрээд ирэхээр зэрэг одоо бичгийн сурвалжтай болоод эхэлж байгаа тийм. За энэ үеийн дурсгалыг бол түүхийн судалгаа бас орж ирнэ. За дээр нь бол мөн одоо бас археологийн судалгаа давхар орж ирнэ гэсэн үг. Тэгээ булш хэрэг сүр гэдэг юмнууд ороод ирнэ гэсэн үг тийм. Хадны зураг маш олон төрлийн археологийн дурсгал байна л да. Тий. Одоо манай археологийн хүрээлэн гэхэд дотроо 6 үндсэн салбартай. За. Эхнийх нь бол чулуун үсгийн судалгаа. Тэгээ энэ бол одоо яг л нөгөө Монгол нутагт хүн оршиж эхэлсэн цаг үе. Эртний чулуун зэвсэгтэн одоо яаж амьдарч ирсэн юм бэ? Агуу хонгол тий. Одоо за энд юу үлдсэн байдаг юм бэ? Чулуун зэвсэг одоо хэрглэж байсан тэрийг одоо нөгөө чулуун зэвсгийн дурсгал маань дотроо бас ингээ палеолит, мезолит, неолит гэдэг та нар харуулж ирсэн тий. Ингээд палеолит бас дотроо хуваагдаа явчихна. Энэ болохоор тэр хүмүүсийн барьж исэн чулууныхын технологи өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чулууга ирэлж байгаа тий, цохилж байгаа цохилтын талбай байдаг юм уу? За тэгээ дотор нь одоо сумны зэвч байдаг юм уу? Хутга гэл тий, хусуур, цуулдас ингээл маш олон нэршилтэй. Тэгээ энэ ингээд бөөр дотор нарийсаа задраад ганц төрлийг хэрэгэлдэг байсан бол олон төрөлд болж эхэлж штэ. Тий. Тэгээ хамгийн гол нь яг тэрийг хийдэг байсан технологи нь яаж өөрчлөгдсөн тэр цаг хугацаагаар нь одоо дунд палеолит, дээд палеолит, доод палеолит гэдэг ингээд явдаг. За дараагийн нэг чухал салбар бол хүрэл төрүү төмөр зэвсэг үегээд өөрөөр хэлэх юм бол нөгөө чулуун зэвсгээс өнгөрөөд тий одоо өндөрлөгдсөн байгаль дээрээс одоо хар дуглах цайрыг нийлүүлээд хүрэл гэдэг металл бий болгосон тий. Тэгээд энэ анхны одоо металл бий болсон цагаас төмөр бий болох хүртэлх цаг хугацааг нэрлэж байгаа. Энийг төрүү төмөр зэвсгийг нэрлэдэг. Яг тийм бол өнөөдөр хүртэл бид нар бас төмөр зэвсгийг ашиглаад явж байгаа учраас төрүү төмөр зэвсэг гэдэг нэршлэр явдаг. За ингээд энэ үед бол одоо анги нийгэм давхарга бий болоод төр төст одоо улсууд бий болоод аймаг тий овг аймагуд бий болоод овг аймгийн ахлагч за мал аж ахуй газар тариалан ингээд одоо үндсэндээ бол хүн төрөлхтний хөгжил маш олон технологийн төвчдүүд бий болоод ингээд хөгжөөд ирж байгаа. За энэний дараагийн үе бол нөгөө бидний маш сайн мэд хүнүү. Хүнүү ба эртний төр тулсууд гэж байгаа. За тэгээ хүнүүг бол өнөөдөр одоо археологийн шинжилгээнд эртний нүүдэлчдийн анхны төр тулс гэж үздэг тий. Ялангуяа одоо монголчуудын өвөг дээдс. За ингээд одоо хүнүү, жужаан, түрэг, уугар, кедан гэд ингээд явна шүү дээ нөгөө төр тулсууд маань. Тэгэхээр энийг ингээд нэг салбар болгоод хүнүү ба эртний төр тулсуудын үеийн судалгаа гэж. За тэрний дараагийнх нь салбар бол дундад зууны үе гэдэг. Дундад зууны үе гэдэгт маань үндсэндээ болвол эзэнт гүрний Монголын эзэнт гүрний үе нь 13 14 дугаар зуун. За түрүү дундад зуун гэж ойлголт байгаа. Энэ рүү бол нөгөө Кедан, Түрк гэдэг түүнээс өмнөх улсууд нь явдаг. Тийм одоо Шамби нар бол. Яг үндсэндээ бол ингээ манж хүртэлх судалгаа бол яг археологийн судалгаар явдаг. Тэгвэл манжийн үеийн том одоо хотууд Улаастай Амбан гэх шиг энэ хотын төөрүүд бол Монголд байгаа шүү дээ. Энийг бас одоо археологч судалдаг. Тийм. Гэхдээ энэ дээр бол олчлон түүхийн хүрээлэнгийн одоо судлаач түүх судалдаг. Яг тийм бол тэр чинь нөгөө архивын баримт бичиг цаастай болсон. Яг манай археологийн хүрээлэн бол ер нь 14-р зуунаар одоо хязгаарлагдаад л явдаг. Тийм. За тэгээд дээр нь ингээ үндсэндээ 4 судалгааны үндсэн салбар. За үүнээс гадна нэгэнт л одоо археологийн матлах судалгаа явуулж байгаа юм чинь сан хөмрөг байх хэвээр. Энд ч одоо маш олон олдврууд бий болно. Тэгэхээр олдврын сан хөмрөг, лаборатори сан хөмрөгийн салбар гэж байгаа. За ингээд үндсэндээ бол энэ 4 салбарын хүрээнд нөгөө ерөнхий судалгааны дифазон маань ингээд яваад орчихно. За эндээс одоо олцсон бүх олдвруудыг нь яаж одоо яг хууль журмын дагуу тий олон улсын жишгээр хадгалж хамгаалах уу, сэргээн засварлах. За
хүн малын ясан дээр судалгаа хийх иймэрхүү лабораториуд нэг салбар болоо явчихна. Манай салбар бол би 19-с 24 онд археологи хөрөлийн эрдэмтнэрийн бичгийн дарга ажиллаж байсан. Тэгээ өөрийнхөө санаачлагаар бол инновац хамтын ажиллагааны салбар гэж байгуулсан. Тэгээ одоо бол би энэ салбарыг эрхлэгчийг хийгээд явж байгаа. Энэ нь болохоор үндсэндээ нөгөө өмнөх судалгааны салбаруудынхаа хийж байгаа археологийн ажлыг олон нийтэд одоо сурталчлах. Тэгээ одоо манай судлаачдын чинь нэг дутагдaltaй тал нь судалгаа эрдэмтлийн ажлыг хийгээд байдаг. Нөгөөдгийгээ нөгөө олон нийтэд одоо ойлгомжтой хэлбэршүүлсэн байдлаар ингээд ярьж таниулах тал дээр жоохон муу. Яг л нөгөө нэг шинжлэх ухааныхаа үгэллэгээр ингээд яриад одоо хинч ойлгохгүй бол юм болчих гээд байдаг. Тийм учраас хэлбэршүүлсэн маягаар одоо сэтгүүл гаргаж олон нийтэд хүргэх онлайн сэтгүүл, за веб, янз бүрийн контент хийх ер нь бол танилцуулах одоо ийм зорилготой байж яг баг юмуд хийгээд эхлээд явж байгаа. Учиргүй одоо бүр мундаг ингээ хийгээд явж байгаа ч юм бол алгал байна л да. Ерөнхийдөө энэ салбар маань бас байгуулагдаад удаагүй байна. Дээр нь орчин үеийн дэвшилтэт технологиг одоо археологийн судалгаанд нэвтрүүлэх. Янз бүрийн одоо сургалтуудыг залуу эрдэмтдийнхээ ажилтнад одоо хүргэх. Бусад одоо дотоод болон гадаад хамтын ажиллагааны янз бүрийн байгууллагуудтай хамтарч ажиллах. За нөгөө археологийн дурслаас илэрч олддог янз бүрийн одоо гоё бэлэг олдурууд дээр тулгуурласан бэлэг дурслын зүйл хийдэг ч байдаг юм уу одоо инновац тий. Ийм чиглэлийн нэг одоо салбар байна. Тэг ингээд үндсэндээ болвол археологийн хүрээлэн маань ингээд нэг ийм цогц болоод явж байгаа. Та түрүүнд хэллээ шүү дээ. Яг энэ археологийн хүрээлэн болвол маш олон гадаадын одоо улс орнуудтай хамтарч ажилладаг гэдэг хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө бол энэ археологийн хүрээлэн маань хичнээн улстай яг одоогийн байдлаар хамтын ажиллагаантай байдаг юм бэ. Яг өнөөдрийн байдлаар бол нэг 15 орчим орны 40 гаруй байгууллагатай гадаад хамтын ажиллагаатай явж байна. Тий. За тэгэл одоо дэлхийн өндөр хөгжилтэй маш олон орн байна л да. Одоо Япон, Солонгос, Америк, за Герман, Франц, Орос, Итали, Турк. За ер нь бол одоо бидний аманд ойрхон байдаг одоо бүхэл орн манайхтай хамтарч ажилладаг. Тий. Энэ нэг талаасаа бас их учир холбогдолтой. Ер нь бол Монгол бол Төв Азийн өндөрлөгт оршдог. За энэ газар нутаг маань харьцангуй одоо эрс дэс уур амьсгалтай тий. Эмзэг хөрстэй хүүтэн халуунда халуун ерөөсөө л энд газар тариалангаар хөгжих ямар ч боломж байхгүй эртнээсээ. Энд бол ерөөсөө л одоо нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй. Одоо өөрийнхөө явгаараа л одоо ингээд хөтлөгдөөд нүүдлийн мал аж ахуй руу орсон гэсэн үг. Өөр бол ямар ч боломж байхгүй. Өнөөдөр ч гэсэн ерөөсөө л нүүдлийн мал аж ахуй явж байгаа шүү дээ. Одоо өнөөдөр бол Сэлэнгийн сав нутгийг стооцох юм бол Монголын газар нутагт бол бас л одоо тариа ургац ариун хураах боломж нөхцөл бол маш муу байхгүй юу. Тий, ер нь бол энэ социализмын жилүүд татвараа зарааглаад ингээд явсан бас л амжилтанд хүрээгүй. Ер нь маш одоо эмзэг хөрстэй. Одоо ингээд хойшоогоо байгаль руу буухаар чинь далайн түвшнээс 500 м л орчно. За уршаага ингээд говьоос уршаага яваад буухаар бас 500 орчно. За ингээд бас чиглэг уур амьсгалтай. Ерөөсөө л газар тариалан босдог. Хог хаяхад л ургаж идэг. Тэгэхэд Монгол одоо Улаанбаатар гэхэд 1200 м-ийн өндөрт далайн түвшнээс. Энд бол одоо тийм ургамал ургах нөхцөл бол маш муу. Одоо ийм л бүс нутаг л да. Тэгээ энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг юм бол маш эртнээс. Одоо эн чинь геологийн он цагаар бол Галацинес, Пластинес, Галацин шилжилтийн үе гэж байгаа. Дөрөвдөгч галуу гэдэг. Бид нар одоо геологийн он цагаар бол дөрөвдөгч галуун маань дотроо 2 онцогт байгаа. Пластин, Галацин гэдэг. Тэгээд пластины төгсгөл үе нь болохоор нөгөө хүүтэрсэн мөстлөг үе. За ингээд Галацин шилжилтийн үе нь одоогоос 12,000 жилийн өмнө тохиосон байхгүй юу? Одоогоос. За ингээд Галацин шилжээд тэр 12,000 жилийн тэртээ одоогийн
байгаль цаг агаар энэ уул ус тогтмол юм чинь бий болсон. Энээс хойш одоо 12 мянган жил өнгөрч байна л да. Тэгэхээр бид нар бол том дэвсгэрээр нь харах юм бол геологийн цаг үеэр 4-р галвын галацены үед амьдарч байгаа амьтд байхгүй юу? Шинжин згсэн тий. За ингээл энэ орчин үеийн цаг уур бий болсноос хойш л ерөөсөө л одоо энэ Монголын бүс нутаг болвол ерөөсөө мал аж ахуй одоо хамгийн хөгжих тохиромжтой бүс нутаг байсан. Тэргээрээ ч явсан. Тэргээрээ ч өнөөдөр хүртэл явж байгаа. Одоо ч гэсэн явж байгаа. Тий. Тэгээ тэрэндээ монголчууд бол одоо түүхэндээ өсч зүг артам гэж байгаа. Тий. Одоо хятад бол ерөөсөө л нэг гам боллоо бол тэгэл одоо ерөөсөө өсгөлэн тий. Одоо ургац алдлал бол шууд өсгөлэн одоо маш олон хүн өсгөлөнгөөр. Монгол бол түүхэндээ өсч зүг артам. Тэгээ бас хүн амаарч гэсэн аваад утсан. Энэ одоогийн 3 сая 500 мянган хүн гэхэр чинь түүхэндээ байгаагүй их тоо одоогийн Монгол улсын газар нутагт ингээд амьдарч байна гэж. Ер нь бол тий. Нөгөө малаад агаад явж байхдаа нэг сая хөрүүл нэг өстө нэрээ дээдийн. Өстө хамгийн дээд тоо нь бол сая гэж ярьж ирсэн бол одоо бол 3 сая 500-аар түүхэндээ байгаагүй их монголчууд одоогийн газар нутагт бол амьдарч Монгол улсын газар нутагт байгаа гэж зүйл ярьжсэн. Энэ сая бас нэг юм дурдсан нөгөө нэг юм ган гачиг бол тэгэл өсөглөнгээд Алтан орд нурсан шалтгаан чи ерөөхдөө нэг хэдэн жил дараалсан ган гачигтай холбоотой юм шиг л шүү, тийм ээ. За тийм юу бол байгаа бас. Тий. Тэгээ уул нөгөө Монгол маягийн одоо их эзэнт гүр нийл нэг одоо юу гэдэг нэг тусдаа улс байгаа боловч нөгөө нэг юм газар зүүн байрлалаараа тэр чи өөрөө нөгөө чиглэл угаасаа нөгөө нэг юм мал аж ахуй гэхээс илүү тэр нөгөө ургамал янз бүрийн одоо тэр тариалангийн зүйл байж ш тэнд нөгөө хоолмос явагддаг. Тэнгүүтээ нэг 2-3 жил дараалсан ган гачгаас болол ерөөхдөө энэ нөгөө тогтож бариад чадахгүй болцсон гэх. Тий. Одоо бол ингээд за одоо эрхүү одоо тий. За улаан хувьд бол Мөрөдийн нутаг. За Мөрөдийн нутаг бол яг л одоо Монгол шүү дээ. Тий. Нүцгэн уул толгойтой, тал хэртэй. Тэгтэл яг өмнөд Сибирийн урд хэсгэл тий. Одоо бас тийм дорнод Сибир гэж. Ингээл үндсэндээ бол эрхүүгээс цаашаа. За ингээл Монгол алтаагаас цаашаа. Битүү Сибир болж байгаа. Сибир. Сибирийн битүү одоо нөгөө шивэр тайга тайга. Энд бол ерөөсөө мал аж ахуй байх ямар ч боломж байхгүй. Тий. Битүү мод тэгээд ерөөсөө энэ битүү тайга тэгээд мөнхийн одоо тэр модон дээр чинь үүл хургаж идэг. Байнгын бороо орж идэг. Тий одоо энэ Москва, Санкт ингээл Европ руу бол дандаа харахгүй шүү дээ. Тий. Тэгээд одоо Монгол шиг нар гараад ингээ байж идэг. Бүрээд манай хоёр шиг байхгүй. Тэгээ ийм нөхцөлд бол одоо мал аж ахуй хөгжүүлэх боломж байхгүй. Тэгээл нэг газар төрлөг горно. Тэгэл одоо манай нөгөө Атила энэ гэл эн чинь явж тэр дунаа мөрөн хүртэл явж гэнэ гэдэг чинь тэнд очиж нэг юм жоохон малтаа байх сэтгэлд нь таарах газар Монгол малтаа байх нөхцөл бүрдэж байгаа байхгүй. Тэрний наан байхгүй шүү дээ. Байсан бол одоо яг суурчмаар байна тий. Ийм л одоо бас байгалийн бүс хүртэл байна л да. Энэ археолог гэдэг зүйл рүү босоод оронгууд манайх нэг юм луут хот гэж нэг юм болоод тэгээд тэрний араас яг нэг юм улс орон за нөгөө түүхээр ингээд аваад үзэнгүүт Европын үед бол луу болоод тэнгүүд нэг 3 толгойтой муудлыг асуулдаг ч юм уу хятадын луу болоод тэнгүүд нэг арай өөрөөстэй гэсэн зүйлтэй тэнгүүд ингээд яг лууг ингээд бодонгууд нэг юм хятадтай ямар нэгэн байдлаар ингээд холбож ойлгох гэдэг луу гэхээр тэгсэн чинь тэр архангад олдсон нэг олдроо хүннүгүй нэг юм луу байх шиг байсан. Хоёр тийш харцсан. Бие рүүгээ харцсан. Гэхдээ хоёр тийшээ ингэсэн байлуу да биз. Сайн санахгүй. Энэ зүйлийг ерөөхдөө жоохон дэлгэрүүлж ярил бид нар бол нэг лууд хотын нэг туурин дээр нэг юм судалгааны төв байгуулагдлаа гэсэн мэдээг би бол өмнөх жил уншижсэн санагдаж байна. Тэгэнгүүтээ луу гэдэг амт чи ерөөхдөө хүннүгүй юм монголчуудын ерөөхдөө бэлэгддэг байсан амт юм биш үү гэсэн нэг юм үнсэг гарч ирсэн. За яг энэ хоёр зүйл ингээд яригдчихэж байгаа тэгэл энэ сэдв ингээд дууссан юм л та. Тийм. Энийг жоохон дэлгэрүүлж ярил. Тий, яг хоо ер нь бол зүгээр луу гэхээр л одоо хамгийн түрүүнд хятад л орж ирдэг л дээ тий. За археологч биш. За археологч төр хөвч гэсэн яг хоо ер нь бол саяхны хүртэл тийм ойлголттой байсан. За сүүлийн 20 жилийн хугацаанд одоо Монголд бол энэ хүнүүгийн судалгаа маш эрчимтэй хөгжсөн. За одоогийн байдлаар бол нэг 10 гаруй хүнүүгийн язгууртны оршуулганд дурсгал одоо Монгол нутагт бүртгэж байгаа. За би өөрөө бол 2006-аас 2015 оны хүртэлх хугацаанд
нөгөө алдартай ноён уулын дурсгал дээр Оросуудтай хамтарч 4 язгууртай баш. Одоо манай дурмалтлахаас бас луу гарч л байлаа. За ингээд гол мод 1 2 гээд одоо таны ярьж байгаа ч юм бол 2 нөгөө Эрдэнэбаатар докторийн малт судалдаг. За өнөөдөр гэхэд л одоо Хинтээ аймгийн Баяадар сумын Дөөрлөг нарс гэдэг газар Монгол Солонгосын хамтарсан их студиэс одоогийн байдлаар хамгийн том өнөөгийн язгууртны булшийг малтан судлаад ингээд явж байна. За ингээд энэ малтлагын явцд бол одоо луутай холбоотой маш олон олдрууд бол илэрч олцсон. Тийм учраас судлаачдын дунд бол энэ луу ер нь бол явж тий хүнүүчүүдтэй их холбоотой юм байна. Тий хүнүүчүүдийн одоо бэлэгдэлд энэ луу ороод яваад байна. Тэгэхээр зэрэг энийг одоо шууд хятадын гэж ойлгох нь бас одоо буруу байна тий. Хүнүүгийн бас нэг юм бэлэгдлийн амтан мөн үү ингэж явж байгаа. Тэр гол модноос илэрсэн бол тэрийг бирс гэж бас тайлбарласан байдаг. Тий. Энд чинь нэг 2 тий ингээд бирс гэж бас тайлбарласан. Биеэрээ 2 өөр тийшээ мөртлөө толгоо нь ингээд бие нэгсэн. Тэр бол үнэхээр одоо алтаар яасан тий хөөжилгсэн маш гайхамшигтай олдвор. Ингээд манай ноён уулаас гэхэд л одоо бас бүсний арал. Хоёр тусдаа юм бүсний арал ингээ 2 биеэр нүгээр харж байгаа тийм луу төрсөлттэй. Гэхдээ энэ маш олон амьтад байгаа шүү. Хүнүүгийн бэлэгдэлд. Тий. Луу бол одоо бас яг бүр ингээд онцгороод байгаа юм байхгүй. Тэнд одоо бас нэг чухал амьтан бол нөгөө нэг ивэрт бэлэгдэхрөөс шүү дээ. Тий. Нэг ивэрт бэлэгдэхрөөс. Хятадаар бол цилин гэж байгаа. Цилин. Европоор бол юникорн. Тий. Монголоор бол одоо бэлэгдэхрөөс, бодгөрөөс гэдэг ингээд. Тэгээд энэ тал дээр бол манай судлаачид нэлээд наривчлсан судалгаанууд хийгээд өгүүлэл гаргасан байдаг. Ингээ харахад бол энэ шинэ нэг ивэртэй бэлэгдэхрөөс хамгийн олон хүнүүгийн дурсаас олддог. Гэхдээ морины тоног хэрэгсэлтээр дандаа дүрссэн байдаг. Одоо хөмөлдрөг ходрогны чимэглэл дээр тий алт юм уу мөнгөөр хөөлгөж маш гоё уран тансаг хийстэй гэж хийсэн байдаг. Гэтэл энэ нь бол ерөөсөө эртнээсээ Европт ч байсан хүнүүчийн дунд хүнүүчүүдийн дунд ч байсан хятадд ч байсан ийм одоо амьтан домгийн амьтан бол тааж. Бэлэгдэл нь юу гэхээр тэр бол ийм нэг ивэртэй ивэр нь гэдрэг хэрэгсэн. Хэрэгэлт. За тэгээд энэ ивэр бол одоо зөөлөн гэж байгаа. Ямар ч амьтанд хор хөнөөл учруулах боломжгүй ийм ивэр гинэ. Тий. Тэгээд энэ бэлэгдэл нь юу гэхээр одоо нэг санаа, нэг удирдлага, ив нэгдэл одоо хамгийн сайн сайхныг бэлэгдэх юм байна. Тий. Ямар ч одоо гим хор учруулах боломжгүй. За ингээд энэ бэлэгдлийг бол хүнүүчүүд одоо маш их шүтэж бэлэгддэг байсан. Тэгээ энэ өнөөдөр биднэрт үлдсэн. Монголчуудад. Энийг харин манайхан төдийлөн сайн мэддэг. Тэгээ энэ юугаар үлдсэн гэхээр хурдан мөрний соёлго болж үлдсэн. Тий. Одоо хурдан мөрний соёлгыг та нар одоо нэг нүдрүүн өснө ороод байгаа болохоор дээр нь одоо ингээ сойж боож ин гэж ойлгож багтгүй л дээ. Энэ ямар ч юм практик ашиглагдал байхгүй. Тэгээ энэ бол ерөөсөө л нөгөө бод гөрөөсийг бэлэгдэж байгаа хэрэггүй шүү дээ. Болгож. Тэгээ энийг одоо хүнүүгийн үеэс уламжилж өнөөдөр хүртэл одоо манай өвөг дээдс те одоо нарийн ухаанаар авч үлдсэн ба шүү дээ. Тэгээ энэ төрлийн судалгаанууд бол бас нэлээд байдаг. Гэх мэтлэн маш олон амьтан байдаг л да. Одоо сарлаг гэл тэгэхэд бид нар бол Монголд хэзээ сарлаг байгаагүй төвдөөс л одоо сүүлд орж ирсэн баг. Тэ? Монголд сарлаг байх үнсгүй энэ хожим орж ирсэн. Манай 5 шүү малын нэг биш гэл ингээл гэтэл хүнүүгийн дурсаас маш олон сарлагын дүрслэлтэй олдврууд илэрч олдог. Нөгөө алдартай ноён уулын хевсэн дээр чинь нэг савгтай сарлаг байж л байх шээ. Гэх мэтлэн тэгээ энэ үед бол ерөөсөө энэ дэлхийн хүнүүч одоо маш том гүрэн байсан. Маш олон улс орн энэ гүрний харьяанд байсан. За тэр улс орн нь одоо шин Баахтрий гэхэд уран хатгамлаараа тухайн үед маш алдартай 2000 жилийн өмнө
хивс, хатгамал хивс хийдэг. Одоо дундад Азийн тий. Нөгөө Узбек, одоо Иран, Перс өнөөдөр хүртэл тэр алдартай шүү дээ. Одоо телевизэн ихмэл урмуулгаараа урлалаараа тэгэхэд тэр хүнүүгийн харьяанд байсан. За тэгэл хятадтай одоо мөр зэрэгдсэн том гүрэн. Хүнүүгийн язгууртны дурсгалаас ихэд л одоо харь гаралтай тэр өмнөд Азаас 2000 жилийн өмнө хийж исэн алдартай хатгамал хивснүүд нь манай язгууртны машаас илэрж байх шээ тий. Гэтэл одоо тэрийг газар дээр нь очиод бол одоо тэр одоо хэрэгсүүр гэдэг лөө дээ. Хэрэгсүүр болохоор хөрлөг үеийн тий тусдаа соёл бол бас тий. Энэ бол яг оршуулгын дурсгал мөн л дөө. Гэхдээ хүнүүгийн үеийн бус мөнхнийг бол хэрэгсүүр гэж нэрлэдэг. За. Хэрэгсүүрийн соёл, хэрэгсүүр бугуун шөнийн соёл гэж. Одоо бугуун шиг нэг гэрэлт бугуун шиг гэдэг нэг юм стол бит байгаад идэг. Тий. Буг дүрсэлсэн. Тий. Одоо тий саяхан 24 онд Монголоос одоо манай археолог хүрээлэн за босод эрдэмтдийн байгууллагатай хамтраад ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвдөлт болсон. Тий бугуун шүү. Манайх ч бас нэг энэ дэлхийн хүн төрөлхтний одоо бие соёлын үеийн жагсаалтанд Монголын туршлагуудаа оруулах гэж бас их хичээдэг байхгүй. Тэгээ эн чинь бол 5-6 жилийн процедур болдог шүү дээ. Маш олон шаттай амжилттай экспертүүд нь хурж ирж танилцсан тий. Яг одоо тэр 6 шаардлагын аль нэгийг нэг хангаж чадж гэнэ үү юу. Ингээд буцаа туцлан одоо маш асуудалтай. Тэгээ энд одоо оруулахын тулд одоо бүр маш их одоо нүсэр ажил болдог байхгүй. Тий. Адаглаад л одоо тэр англиар дэвшүүлж байгаа бичиг баримтын маань үг хэллэг гэвэл одоо хамгийн оновчтой зүг байх ёстой. Зүгээр ч нэг одоо англиар бичих биш. Гэдэг. Тэгээ энэ дээр бол одоо манай доктор соёлын гавьяа зүтгэлтэн урт насан гэж гайхамшигтай хүн байдаг. Энэ боловсролын яамны сайд хийж байсан. 90-ад оны үед энэ хүний одоо асар их гавьяа. Одоо би бол энэ хүнийг бол одоо үнэхээр их баярлж ямар одоо хувь заяагаар тий. Одоо Монголд төрөөд Монголын дурсгалуудыг дэлхийн өвд бүртгүүлээд явж байгаа. Тий. Орцсонгоо бол боловсролын яамны сайдаар ажиллаж байхдаа Японд нэг хуралд орсон юм билээ. Тэгээд очисон чинь ЮНЕСКОгийн тухай хурал байсан юм билээ. Тэгэхэд ерөөсөө Монголоос бүртгэсэн дурсгал нэгч байхгүйсэн. Энэ талаар арга ойлголт байхгүйсэн юм байна. Тэгээд үгүй энэ чи маш чухал юм байна шүү дээ. Энэ чинь ер нь жоохон одоо Монголд явуулахгүй бол энэ ч одоо болохгүй юм байна тий. Гэт хурж ирээд тэгээд удаачгүй бодвол одоо сайдынхаа ажлаа өгсөн юм байна. Бид ерөөсөө эргэж буцалтгүй энэ рүү ороод хамгийн эхэлж орсон нөгөө орхны хөнд шүү дээ. Тий орхны хөндийн археологийн дурсгалуудыг дэлхийн өвд оруулаад тэгэл дараа нь Алтай хатны зураг. Орхон халдуу уулва түүнийг тойрс хүрээлсэн тахилгат газар нутгууд. За дараа нь бугун хөшөө ба түүнтэй холбоотой одоо бош оршуулгын дурсгалууд. За одоо яг 3 одоо баг 2 хоногийн дараа байна уу? Сөүлд дэлхийн үеийн хуралдана. Энэ хурлаар одоо яг манайхан маргааш явж байна. Уртсангоос явж байгаа. Хүнүүгийн язгууртны оршуулгын дурсгалыг кластер маягаар 5 оршуулгын дурсгалыг бид нэр одоо төлөөлөл болгож дэлхийн өвд бүртгүүлж байгаа. Тэгээд хүлээгээд авцсан. Одоо 5-6 жил нүсэр ажил боллоо. Тэгээ хүлээж аваад одоо 2 хоногийн дараа болох сөүлд болох хурлаар аль бие ёсоор батламжийг нь гардуулж. Тэгээд тэнд одоо манай бидрийг одоо удирж ажилласан уртсангой. Тэгээд манай хүрээлэнгийн удирдлагууд гол хүмүүс маань очиж аль бие ёсоор хүлээж аваа. Та түрүүнд хэллээ шүү дээ. Одоо ингээд ЮНЕСКОгийн бит болгон бит бус өвийг ингээд батлуулахад 6 ийм шалгуур байдаг. Тийм. Ямар 6 шалгуур байдаг? За одоо би бол яг тэр 6-гийн чэйжэр бол хэлж чадахгүй. За. Тий. Ер нь бол тэрийг зүгээр олоо харчхад бол амархан. Тий. Одоо Google руу ороод орно ячна. Тус бүрдэн бол одоо шалгууртай. Энэ 6-гийн аль нэг шалгуурыг хангасан тохиолдолд дэлхийн өвд орох боломжтой.
Гэтэл одоо жишээ нь Хүнүүгийн язгууртны оршуулганд орсол бол 3-ыг хангаж байгаа шээ. Одоо нэг инч биш. Тий 3-ыг хангаж байгаа шээ. Одоо хүн төрлөختний одоо нийтлэг тэр урлагийн гайхамшигт бүтээлийг хадгалсан ч байдаг юм уу. Ингээл тэр бас яг тэр шалгуурууд нь бол маш одоо гоё юм юутай. Тус бүрдээ өөр өөр ингэсэн онцлогтой. Үг хэллэгтэй ийм одоо шалгуурууд байдаг. Энэ чинь бүхэл одоо дэлхийн улс орнууд энэ дэлхийн өвд дурсгалаа бүртгүүлэх гэж одоо бүгд л одоо зүтгэдэг байхгүй юу? Зарим тохиолдолд 2-3 улс нийлжиж бас бүртгүүлэх тохиолдол байна. Яагаад гэх юм бол нөгөө нийтлэг соёл. Тийм, түүхэн бас хамт ирсэн ч юм уу. Тий. За манайхаас ч бол одоо нөгөө 93 наадам гээл бүртгэгдсэн. Одоо бит бус соёлын үүд бол бас нэлээд бүртгэгдсэн. Байгалийн үүд нэлээд бүртгэгдсэн. Тэгээ энэ нөгөө судалгаа шинжилгээний байгууллагууд ингээд чиглэлээрээ одоо хариуцаад оролцоол ингээд бүртгүүлээд явдаг. Тэгээд дэлхийн өвд бүртгэгдсэн тохиолдолд одоо манайхс бол 5 дурсгал төлөөлөл болж бүртгэж байна шүү дээ. Тэгэхээр тэр 5 дурсгал дээр чинь ЮНЕСКОгийн хэл бий болдог байхгүй юу? Хэл хязгаар. Тэгээд яг бүртгээд баталгаажуулчих юм бол Монгол улсын засгийн газар энэ 5 дурсгал дээр хамгаалтын захиргаа байгуулах хэрэгтэй. Ийм одоо үүрэг хүлээдэг. Тий. За ингээд хамгаалтын захиргаа байгуулагдана гэдэг маань одоо байнгын харуул хамгаалт эргүүлэлтээ. За тэнд одоо ямар нэгэн уул уурхайч байдаг юм уу тий одоо төлөвтэй холбоотой үйл ажиллагаа яг аялал жуулчлал мөрчлөл болдог. Судалгаа шилжүүлгийн ажил явуулж байна. Тэрээс бусдаар бол одоо яг жинхэнэ утгаар хамгаалж байгаа. Тэгэхээр нөгөө бидний ганц одоо санаа зовж байгаа юм чинь өнөөдөр Монголч гэсэн байж тий одоо түүх соёлын дурсгалуудыг томд сүйтгэж одоо ашиг ханжаа хайх зорилгоор тий ялангуяа Хүнүүгийн язгууртны боршуудыг бол одоо маш их ухаж штэ. Тэгээд тэр чинь хил давуулаад тэр одоо олдуруудыг зөөчдөг. Дараа нь нөгөө олдурууд нь хаанаас чинь тухайн улсынхаа нэрээр гарч ирнэ. Тэгээ нөгөө Монголын биш. Тий. Ингээ энэ бол үнэхээр одоо харамсалтай байхгүй юу? Тэгээд яг энэ судлаачдын гараар орохгүй ийм маягаар одоо устж өгөө болно гэдэг бол одоо үнэхээр харамсалтай. Тэгээ 2010 оноос манай хүрээлэн за манай активч одоо Дамжин сүргийн цэвэн дөрж гэж гайхамшигтай хүн байсан. Одоо манай археологи хүрээлэн үүсгэн байгуулсан. Цэвэн дөрж багш маань 10 оноос одоо энэ хууль хүчний байгууллагатай маш олон хурал уулзалтууд хийж явсаар хагаад эрүүг хөлөнд өөрчлөлт оруулсан. 15 оноос эрүүг хөл мөржиж эхэлсэн. Энээс өмнө бол нөгөө захиргааны хариуцлагаар одоо бош хонхон тонсон тохиолдолд торгоод явуулдаг гэсэн юм л. Тэгээ эрүүг хөлөнд өөрчлөлт оруулаад одоо эрүүг хөлийн 25 дахь бүлэг соёлын үе эсрэг гэмт хэрэг гэж бүлэгтэн бүлэг байгаа. Тэгээд яг энэ нэрээрээ цагдаагийн ерөнхий газрын нэргээд одоо соёлын үеийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хилтэс гэж байгуулагдаад 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна да. Тэгээ үндсэндээ бол бид нартай бас хамтраад ингээ ажилтдаг. Тэгээд ингээд явж байгаа ч гэсэн нөгөө тонуустай маань үйл ажиллагаа ерөөсө буурахгүй. Тий одоо ингээл харж байгаа чинь ер нь ингээл нэг жоохон амьдрал хэцүү болоод ирэхээр л нөгөө соёлын өрөөгөө ордог. За тэгээд нөгөө нэг хүмүүс маань бүр улам ингээд мэрэгжлийн төвшөнд очоод. Тэгээд одоо багаж тоногдох өрөмж, машин унаа одоо бүх юм ингээд сайжраал ингээд яваад байгаа ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр бас одоо бид нар энэ хуулиа маш сайн сурчлах шаардлага байдаг. Би бас одоо нөгөө хэлцээнтэйгээ яриад одоо хэдүүлээ хуулиа сурчмаар байна. Одоо энэ соёлын үеийн эрүүг хөлийн 25-ыг ер нь одоо мэдж байгаа хүн байна уу байхгүй. Одоо хөдөө орон нутгийн цагдаа нар маань нөгөө сумдын эсхийн төлөөлөгчд маань одоо яг буш бухан тонцсон байхад илрүүлсэн юм байна уу тий хэрэг шийтсэн тохиолдол байна уу нөгөө малын хулгай гээл одоо яваад байна уу энэ тал дээр ингээд түлхүү ажиллаа. За тэгээд энэ сум орон нутагт энэ чинь одоо соёлын яамнаас 5 жил тутамд улсын тооллого гэж хийдэг. Тэгээ нөгөө 21 аймгийн 330-аад суманд чинь заавалч тооллогыг тэгээ за ингээд таны суманд одоо 20-30 ийм археологийн дурсгал байна.
гэдэг ингээд жагсаалтыг нь тэгээ хамгийн харамсалтай нөгөө жагсаалтыг нь ямар хүн хариуцдаг вэхээр соёлын төв эрхлэгч. Тэгээ соёлын төв эрхлэгч маань бол үндсэн мэргэжлэн урлаг урал сайхан одоо ийм хүн байж байгаа шүү дээ. Гэтэл тэрэн дээр чинь одоо бүр хаан хамаагүй нөгөө түүх соёлын дурсгалыг хариуцс гэдэг ингээд өгчдөг. Нөгөөх нь одоо хаана байгааг энэч мэдгүй, ямар учиртайг энэч мэдгүй, юуг энэч танихгүй тий. За ингээд үндсэндээ бол хаягдсан маш их байгаа. За дараагийн тоолгоор яваад тоногдсон байх жишээтэй. За тэгээд нөгөө хашаа хайс одоо танилцуулга самбар мамбар ийм юм байхгүй. Одоо тэрийг ингээд нэг маллаад аваа явмаар шүү дээ одоо нэг. Тийм учраас энэ сум болгонд одоо соёлын үе мэрэгжилтэн одоо археолог түүх суурьтай тий. Одоо ийм мэрэгжилтэн одоо заавалчгүй байх хэрэгтэй. Тэгээ яагаад байдгүй юм бэ гэхээр оронтой байхгүй. Цалин байхгүй. Учраас одоо бид ингээд давхар харьцуулаа. Ийм зовлонгууд байна. Одоо энэ байгаль хамгаалагч чигэл байх хэрэгтэй байх нь шүү дээ. Ер нь бол тий. Энд чинь тэртэргүй бас асар их өв явж байна. Одоо жишээ нь гэхэд таны түрүүнд хэлжсэн гол мод 1, гол мод 2 гэл ингээд байж идэв ш Дарханга аймгийн нутаг дэвсгэр дээр байж идэг. Хажуугаар нь явж байхад ерөөсөө тэр сүүлдээ будаг цацсан ч байдаг. Янз бүрийн бичиг одоо тэр бугун хөшөөмшөн дээр янз бүрээр нь юм бичсэн байдаг. Энийг л одоо бас сайн сурталчилж энэ их өвийг бас цаашаа үр хөвгтдээ үлдээх л гол чухал болоод байна шүү дээ. Яг зөв. Одоо энэ Монгол бол дэлхийд археологийн диваажин гэж явдаг байхгүй юу? Археологийн диваажин. Ерөөсөө нүүдэлчдийн за суурин соёл иргэншлийн дурсгал бол хот нь энд байна. Хүмүүсээ оршуулдаг газар нь тэр байна. За одоо ийм бэнгийн тодорхой. Тийм. Энэ нүүдлийн соёл иргэншчин бол ерөөсөө аль ч одоо уулын ам жалганд одоо ямар ч дурсгал байж болно. Тэгээ тийм учраас ингээд одоо түгээмэл тархацсан. Тэгээ энд нь болоо дандаа нөгөө ер нь бол Монголоос ч бас маш олон түүх эхэлнэ шүү дээ. Одоо орхны хөндийг чинь нүүдэлчдийн олон төр тулсуудын голомт нутаг. Монгол орн бол Алтай, Хангай, Говь, Талхэр гэсэн ийм одоо байгалийн олон өнгө зохицолтой шүү дээ. Энэ дотроос Хангай бол хүн мал амьтан амьдрах хамгийн таатай орч. Тэр утгаараа одоо орхны хөндийн Хангай нурууны бүсэд ерөөсөө нүүдэлчдийн бүх төр тулсуудын голомт байна. Одоо дэлхийн хаач ийм газар байхгүй. Тэгээ эндээс дандаа дэлхийн газрын зургийг өөрчилж байсан том улсууд бий болсон. Тэгэл одоо хамгийн ихнийх нь хэгчлэн хүнүүгээс өмнө одоо бидний яриад байгаа хэрэгсүр бугун хөшөөний соёл гэдэг маань юм төр төстэй том улс байсан баг. Гэхдээ бичгийн сурвалж байхгүй. Тухайн улс нь ямар нэртэй байсныг мэддэггүй. Нөгөө буг чонс үлдтэй л гэж одоо бид нар яриад байгаа юм л да. Ямар ч үгүйсэн дотроо анги давхаргатай, хаад язгууртантай одоо ийм дурсгал байгаад байгаа. Тэгээд тэрний дараа тэр нь одоо яг бас Хангай нуруу голомтно. Хангай нураас тархсан. Өнөөдөр дэлхийд дээр 1600 орчим бугуун хөшөө байгаагийн 1300 Монгол улсын нутагт. 1600-гийн 1300 уу? Тий, 90% нь. Нөгөө 300 болохоор ингээд Европын бүр Элба мөрөн хүртэл ингээд цуурцсан. Энэ чинь эндээс ингээд тархсаалсан. Тий. Тэгээд яг тэр голомт нь хамгийн олон одоо 200 орчим 200 гаруй бугуун хөшөө байгаа Арангай. Урж байгаа Хангай нур. Ингээл энэ бол ерөөсөө яалч байхгүй том голомтын тул нүсэр одоо нөгөө амтны загварт урлаг одоо скипвис гэсэн гэдэг. Энээс өмнө Монголд байсан нүүдэлтийн донд байж байгаа байхгүй энэ бугуун хөшөөн дээр чинь тий бүхэл амьтдыг одоо загварчилж боддоор юм уу янз бүрээр ингэ дүрслээ тавьчихсан амьтны загварт урлаг мөн юм бүхэл амьтд. Тэгээ ийм том соёлтой одоо улс байсан гэж байгаа. Тэрний голомт нь Хангай нур. Тэгээ тэрний дараа нь Хүнүү тий. Хүнүүгийн одоо нөгөө гол мод 1 2 бүгд л Арангай. Яг хуу Алтай нуруу Хүнүүч нөгөө 3 засгийн төвийн баруун зүүн гэ тий. Төв нь бол яг одоо Хангай нуруу. За ингээд зүүн тал нь бол одоо энэ Хинти дөөрлөг Нарс бор буллаг энэ төр баруун тал нь Ховдын манхан Дахилтын отгор энэ төр гэдэг ингээд байж байгаа. Нөгөө нэг сая олдлоо гэдэг байгаа харганы дөрвөлжин гэж дурслахгүй юу? Луут хот гэдэг байгаа чинь. Тэр чинь бас л одоо орхны савд штэ. Тийм. Ярангай өлжсэн минут. За түүний дараа Түргийн одоо хожуу Түргийн хаант улсыг үндэслэн байгуулсан Гүтлүг Илтрис хааны бунхныг саяхаа боллоо.
За түүнээс өмнө нөгөө Гүлтиген Жанжин, Бэлгээ хаан, тэг Хөшөө цайтам. Тэр гайхамшигтай түргийн хаадуудын тахилын онгон байхгүй юу? Тэр хэд л одоо орхины хүнд. Тэгээд тэр бичээсэн дээрээ бичсэн байгаа шүү дээ. Өтүгэн гэж байгаа. Хангаа нурууг. Түргүүд. Өтүгэн гэдэг. Өтүгэн болвол өтүгэнд нь хангаа нуруу гэлж байгаа юм. Хангаа нуруу. Өтүгэнийг эзэлж чадвал дэлхийг хураана гэсэн ийм одоо философи байсан. Тэрийг хөшөөн дээрээ бичсэн. Үнэхээр ч түргүүд өтүгэнийг эзлээд дэлхийг хураасан. Тэгтэл тэрнээс хойш одоо уугрын нийслэл ордуу байлиг. Орхины хөндөд. Одоо 45 км квадрат талбайг эзэлсэн том хотын туур байгаа гэдгийг археологийн судалгаагаар тодорхойлсон. Маш олон одоо гудамж өргөнчлөөтэй. Тэгээ энэ Евразийг холбож байсан торгоны замын төв логистик ийм газар байхгүй юу? Ордуу байлиг. Одоо хар болгос гэж хар болгос тийм ээ. Ордуу байлиг чинь тий. Тэгэхээр энэ уугрын нийслэл шүү дээ. Тий. Тэгэхээр энэ одоо орхины хөндөд. За ингээл их Монгол улсын нийслэл хар орон. Тий. Тэгээд яагаад Чингис хаан 1220 онд заавалчгүй одоо орхины хөндөд нийслэлээр байгуулах зарлиг болгосон юм. За энэ болгоно нөгөө нэг түргийн философитой бүгд яг ингээд давхцаад байгаа зү тий. Үнэхээр энд л одоо нийслэлээ байгуулчвал одоо дэлхийг эзэлсэн том улс байгуулах гэдэг. Тэгээ үнэхээр ч дэлхийг эзэлсэн том улс байгуулсан одоо их Монгол улс гээл тий. Тэгээд ийм одоо бас ийм сонин өгөгдөлтэй газар. Энерги бас өөр байх юм шүү дээ. Тэр утгаараа болвол одоо Чингис хаанаас хойш 1220 оноос хойш одоо нэгч хаан за улсын одоо ерөнхийлөгч тэргүүн ямар ч шийдвэр гаргаагүй байснаар байгаад 21 онд Монгол улсын ерөнхийлөгч одоо орхины хөндөд хар орон хотыг байгуулъя гэсэн одоо зарлиг болгосон тий. Тийм. За ингээд ер нь бол тэнд одоо нөгөө хайгуу судалгаа төлөвлөлт юмуд нь явж байгаа. За тэгээд бид нар бол зүгээр би бол хувьдаа бодож байгаа юм л да энэ нэг талаасаа бас зөв. Яагаад гэх юм бол би бас яг асуух гэдэг л да энэ хотыг одоо ингэж байгуулах юм энэ археологийн олдвортой хэр давхцах вэ? Тий. Нэг өнцгөн болохоор за тэнд ер нь бол нийслэлээ байгуулчихад за одоо ямар ч байсан Монгол улсын хөгжил цааш дээрээ зөв голдролдоо орох юм болоо да. Өмнөх одоо улсуудын төвийг харахад тийм. Нөгөө талаас нь бол яг одоо 25 онд тэр бүтээн байгуулалтын талбай дээр одоо миний би яг археологийн хайгуу судалгааг удирдаад одоо дурсгалуудын бүх бүртгэлийг хийсэн. Тэгээд тэр чинь нөгөө орхины хөндийн ЮНЕСКОгийн дурсгалт газрын хилнээс гадшаа авах юм л да. Тэгэхээр зэрэг нөгөө гол дурсгалууд маань бол нөгөө нэг хилдэ орчих. Тий. Яг тэр бүтээн байгуулалтын талбайд бол мэдээж хэрэг археологийн туршид орж байгаа. Гэхдээ тэдгээр нь бол одоо ихэнх нь дандаа цах хязгаараар нөгөө хойдлохоо уулуудаараа. Тэрийг нь бол бид нар бол саналаа өгсөн. Эдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн ил үзмэр музей байдлаар ашиглах ингээ боломжтой юм байна. Зарим гадны улс орнуудад байдаг шиг үү? Тий. Тэгээд бүр яг тийм өгөгдөл нь бол маш гоё давхцаж байгаа байхгүй юу? Харин одоо ингээд төв хэсгээр байгаа зарим нэг юм зогсолбор дурсгалууд эндээс бол ингээд малтан судлаад талбайг чөлөөлөд өгөх дурслуулс байна. Тэр дотор ингээд хамгаалтын бүс байгуулад явах суртал. Жишээлх юм бид хайгуул судалгаагаар хар хуруумын зүүн хаалганаас гадагшаага явсан одоо захын хорооллуудыг бид нар илрүүлсэн шүү дээ. Чатарны талбайд орцсон. Тэр нь бол одоогийн нөгөө шинэ хар хором хотын төлөвлөлтөнд бас орцсон. Тэгээд за энд бол хар хором хотын үргэлжлэл байна. Тийм учраас энийг хамгаалтын бүс тогтоогоод нөгөө хар хоромынх нь юу руу нийлүүлээд ингээд одоо хамгаалтанд оруулах хэрэгтэй. Тэгэнгүүт яах вэ гэхээр нөгөө хот маань нөгөө төлөвлөлтөд өөрчлөх шаардлага. Тэгээд энэ дээр болохоор дахиад ажил хэсэг байгуулагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ хар хором хотын бүтээн байгуулалтын ажил бол энэ археологийн судалгаа, соёлын үеийн судалгаатайгаа давтаж явж байгаа. Тэгээ бид нар бол одоо зэрэгцэж явж шүү дээ. Тий.
Тэгэхээр мэдээж хэрэгэнд бол ерөөс маш их болгоомж байгаа. Тийм. Тэгээд тэрийгээ бол яг одоо ягшлан мөрдөд явж байгаа. Тэгээд харьцангуй хойтл одоо хашаат сумын нутг руугаа дотор онгоцны хөндийгээд нөгөө зэлүүд газар руугаа голынхоо хойтл руу төлөвлөлтөө хийсэн учраас харьцангуй бас археологийн дурсгал өртгөн бага. Тийм. Зүгээр юм жижиг жирийн иргэдийн булш унхан иймэрхүү зүйлийг бол малтлах судалгаа хийгээд талбайг чөлөөлдөг ерөөс хуулиараа. Би яасан нэг юм санаж байна. Би Оросын албаны улсын Казан гэдэг хотод оюутан байсан. Тэгээд нөгөө цагаан Кремль руу ордог хэсэг дээр яг тэр догшин Иван хаан ерөөхдөө Казаныг авснараа Казаны ханилыг ус жишээлбэл орж байгаа. Тэгээд нөгөө цагаан Кремль байсан. Тэн дээр чинь нөгөө нэг юм христийн сум болон исламын одоо тэр мечеж москч зэрэг ингээ байж идэг. Үүнээс гадна нөгөө эртнийх нь юмнуудыг ингээд нэг юм шилэн хоргонд газар дор ингээд тавьчихсан. Тэгээд хүмүүс тэрүүгээр ингээд одоо тэгэл тэр чинь угаасаа жуулчдын бус болчихж байгаа шүү дээ. Хүмүүсийн очдог тийм жуулчдын бус байгаа мөртлөө үүнээс гадна түүхэн олдуруудын ингээд тэр нэг хамгаалтын одоо зүгээр л юм нэг шилэн хоргон доор байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд ойртож хараад ингээд заавал тэнд нь очиод байх шаардлагагүйгээр ингээд зүгээр хүн харагдах болох үз нэг юм ил задгаа талбай байгаад байгаа юм л та. Яг нэг иймэрхүү зохион байгуулалт жишээлбэл энэ шинэ хараар мод төрөөс орж ирэх байх тийм ээ. Ил үзмэр гэж байгаа. Тий. Ер нь бол ийм. За би бол бас мэрэгжлийнхэн буйнд одоо дөнгөж сургууль төгсөөл Орос одоо 26 жилийн археологийн хөрлөнд ажиллаж байгаа. За тэгээд одоо олон орноор явж ин археологийн дурслыг яаж сэргээж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, дандаа л одоо тэр өнцгөөс нь харж байгаа юм чинь. Одоо Ром бол шууд цэвэр аялал жуулчлалын бүс нь бол ингээд шууд түүхэл байгаад байгаа шүү дээ. Колизеэс авахлал ингээд. Сая ихэд би 5 сард Сиан орчоод ирлээ. Сиан тий одоо Хятад. Тэгээ тэр бол Сиан хотчин бол Хятадын 13 төрийн нийслэл. Тэр дотроо 5 том төрийнх нь нийслэл гэж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө тэр хотод ихэд л одоо 30 гаруй музей байна. Тэгээ нөгөө нэг шавар арим тий. Нөгөө нүүрэн давхцдаг хөргөө гэдсэн. Ингээд Цэншин хаантыг юм бунхан, Мингийн үеийн одоо тэр хотын хэрэм хаалх маалга ингээ бүгдийг нь үнэхээр гоё аваад үлдсэн. Тэгээд ингээд нөгөө археологийн судалгаанд давхар явж идэг. Тэгээд тэнд бол үнэхээр их мөнгө хайсан байна. Бүтээн байгуулалтыг бол үнэхээр өстой гар татахгүй хийсэн. Тэгээд тэрийгээ дагаад одоо жуулчд бол ерөөсөө хөл гიშг зайгүй шүү дээ. Одоо терракота армийг үзэхэд одоо нэг хүн нэг $50 төлж байна онлайнаар. Ингээ орсон чинь одоо ерөөсөө ингээд нөгөө метронд явж байгаа юм шиг бараг ингэж яваал яах нөгөө орхон гიშгээд нөгөө хүний ингээд урдталт нэг хүний дагц бүгд юм жигцэлтсэн явж одоо тэрийг үзэж штэ. Тэгээд л би энэ одоо нэрээ ямар их одоо мөнгө урсж байна тий. Тэгээд ингэж одоо бүтээн байгуул. Тэгээд манай Монголд яг одоо ийм дурсал байгаа байхгүй. Жишээлх юм бол Сианы Цэншин хаантыг бунхныг та үтсэн бол Монголын хүнүүгийн язгууртны хаад шаниугийн тий одоо шаниу хаад язгууртны тэр одоо 6 давхар байшинтай тэнцэх гүнзгий тий бунхантай энэ оршуулгыг үүсгэх хэрэгтэй шүү дээ. Чинь юм дэлхийн аялал жуулчлалын сүлжээ бий болгож болохоор байгаа байхгүй. Одоо нөгөө Америкт очиод та санг үзээгүй бол таныг Америкт ирсэн гэж тооцохгүй гэдэг шиг тий. Та Сианыг үзсэн юм уу? За. Тэгвэл Монголын нөгөө хүнүүгийн шаниугийн булшиг үзсэн үү? Үзээгүй. Тэгвэл жоохон хэцүү байна. Ингээ үзэх шаардлага. Иймэрхүү маягаар тэгээ одоо бид нар чинь ингээд энэ өвцүүд маш их ба штэ. Аялал жуулчлалын эргэлтэнд оруулаад бүтээн байгуулалт хийгээ тий. Маш гоё одоо ил үзмөр төлөвлөлт хийгээд ингээд улсаас хөрөнгө зараад тэгээ археологийн дурслуудаа зэрэглээд одоо би бол аялал жуулчлалт бол нэлээ бас юм гүнзгий орсон хүн. Би ном бичсэн маш олон одоо аялал жуулчлалын компаниудаа харж явдаг. Ингээд бид нар археологийн дурслуудаа зэрэглэх хэрэгтэй байлээ. Одоо нэг хятадч ингээд дислээ тий. Тэгээд нэгдүгээр засгийн дурслууд дээр нэхэд л одоо наад зах нь машины зогсоол нь хаана байх. Отголох цэг байх юм уу, үйлчлэгээний төв байх юм уу, тайлбар танилцуулах, хашаа хороо ордог гардаг мөнгө төлдөг тий. Энэ бүх юмыг нь бол ингээд олон улсын жишгээр гоё хийгээд явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд би бүр ийм судалгааны ажил хүртэл хийгээ зохиогч ирэх аваад ингээд явж ирсэн. Тэгээ манайх чинь энэтэй мантаа шүү дээ.
юу энэ ийм юмд одоо мөнгө зарах тий. Гэхдээ нэг юм 400 саяар ингээд тухайн нийтлүүлсэн хөшөө барьж болоод байгаа юм л та. Энийг ойлгохгүй байна. Яг одоо нэг үе бодвол бас нэг сүүлийн 10 жил бол одоо энэ улс төрч центр бол их ойлгодог болоод байна. Тэгээ яг одоо бид нар дээр бол ингээд судалгааны ажлыг ойлгоод дэмжиж одоо санхүүжилт янз бүрийн юм болгоход тусдын болгоо явдаг маш олон хүмүүс байна л. Тэгвэл тэрнээс ойлгох нь хэрэгтэй. Ялангуяа зүгээр одоо нийт ард иргэдийн ухамсар бас л одоо ойлгох төвшөнд хүрэхгүй шүү дээ. Тэгээ нэг тонжин гэл тээ. Тэгээ тэр тонж байгааг нь өгшүүлээд сууж ийн гэдэг чинь тэгэл өрөвдөлтөл байгаа юм л да. Гэтэл бол одоо зүгээр ингээд мөнгө бол ийм баг тэр дурсгалыг үзээл ундарж явах хэвээр юмыг бид нар дарч асууж байгаа. Энэ ч бол нөгөө уулуурхай ч бол шавхтаж шүү дээ. Энэ Монголын нөгөө археологийн диважн ч бол тэгэл одоо байж л шүү дээ. Тэгээд тэн дээр археологийн судалгаа явж л байвал одоо тэр бүр аялж үүсдэг үү. Жуулчд бол археологийн малтлагатай таарна гэдэг бол одоо ерөөсө тэнгэрийн дундад хатгах юм шиг болно шүү дээ. За, зочноор хүрэлцэн танд баярлалаа. За, эрхэм мөндөд сонсогчдод дугааргүй дуулан Спутник Монгол радио 92.5 60 нар нэвтрүүлэг байлаа. Маргааш эргээд энэ цагтаа иргэд уулзцгаая.